За мартаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилж байна. За өнөөдөр манай нэвтрүүлгийн хойморт та бүхэнд танил болсон хоёр хүн сууж байгаа. Тийм учраас би нэрийг хэлэхгүй. 7 удаагийн цоврал нэвтрүүлэг хийсэн. Манай лохо зугаан тухай. Тэгээ өнөөдөр би 8 дахь удаагийн нэвтрүүлгийг 7 дахь нэвтрүүлгийнхаа одоо жаргалт болгож хий гэж бодсон. Тэгээд сантайгаан бүрнээгчиген өрхөдөө урдны нэвтрүүлгүүдэд ороогүй, яриагдаагүй, мартагдсан тийм зүйл байвал яриачаа гэж урьж байгаа юм аа. Тэгээд бүрнээгчээс эхлээд яриулъя. За энэ 100 тэгээд нутгаа явсан. Нутгаа явсан. Нутгаа яваад сайхан явсан, бид нар цагаагаар сайхан байлаа. Нэг бороо устаарлсан ч гоо. Ер нь бороо ховор байлаа даа. Тийм байна да тийм. Тэгтээ их сайхан явсан. Цагаагаар их сайхан байсан. Одоодоо явсан. Мэдэн газараар яваад аймгийн төв мөв сум. Халиун сум гэж байдаг даа манай. Тийм. Халиун сум мараараа. Халиун сум чинь таны сум уу? Тэгээ миний одоо би чи халиун сумд очихоос өмнө нааш хот руу ирсэн байгаа. Манай аав ах энэ тэр халиун сумд л шилжсэн байсан гэсэн. Лодохов Баатар гэж Хөдөлмөрийн Баатар байсан да. Хүн Баатар байсан. Тэр чинь халиун сумын нэгдлэгээ чимээг байгуулад халиун сумын нэгдэл байгуулахын тулд ингээ мал цөөтэй, айл өрх цөөтэй сум байсан юм байна л да. Тийм л одоо цөөхөн юу тасалж авсан байлгүй дээ бодвол. Тэгээ манай сум Наран Ондир сум гэж байсан. Наран сум. Тэгээд мал чихтэй хүн амчин нэлээд сайтай газар нөө тариалангийн газар ихтэй. Тэр бурхан буудаа уулын 60-ын тэр хоолой чинь тэр аяараа айл болгон тариагаа тарьж иддэг. Тийм байсан. Мал ихтэй их сайхан газараас олон багтай. Тэгээд сумын төв нь бас аминдаа бас тэр хүн хавьда тэр одоо 50 хэдэ 40 50 хэдэ онд чинь хөгжил сайтай. Цэсний холбоо молбоотой одоо хороо захиргаа бишээ одоо дэлгүүр хошоо мошоо одоо тийм юмнуудтай эмлэгтэй бас гайгүй тэр хүнтэй фото хийсэн тийм сум байсан юм байлээ. Тэгээд шагнал магналаар 3 ч машинаар шагнагдсан байсан гэж манай ахын нэг хүү ярьж исэн. Манаас 3 машинтай болцсон байсан шүү дээ. Тэгээд Лодохов Баатар одоо дээрэн дээр шунаад айл өрхүүдийн 3 хэсэг хуваагаад ихэнхийг халиун лугаа аваад тэгээд төмөн сум гэж байсан. Төмөн сум руу нэг цөөхөн ойр айлуудын төмөн сум руу шилжүүлээд тэр евро бигэр сум руу бас ойр айлуудын тийш шилжүүлээд ингээ 3 хуваагаад тэгээ ихэнхийг халиун лугаа авцсан малтай машинтай дэрхтэй газар нутагтай тэр айлантай байна. Атсан гэсэн. Тэгээд халиун сум гэж яваад тэгэл манай аав маа ахын тэр цөмөрөл тэр халиун сумыг усууд болцсон байсан тийм. Лохо маань одоо миний таяртай ярьсан яриа өөр бас энэ Японы эрдэмтэн Монгол судлаач Канага Юки гэж хүний одоо номонд байна л да. 11 жил одоо сантад 6 жил хар 25 жил байсан юм байна. Үндсэндээ 11 жил цөллөг маягийн цөллөгөнд байсан ч гэсэн хэдий ч гэсэн зөвшөөрөгддөггүй хэрнээ өөрсдийнхөө та хэд ч нөгөө хоёр гişин төгөөнөлээд хүүхдүүд жоохон байсан гэд өргөөн одоо өмчийг бий болгоод тэгээ би бодож энэ өмчийн эрх хүн өмчтэй байх, хий хэмтэй байхын үнцэн гэдэг ямар л утсан бэ гэдгийг Лохо зугаас харж болохоор тийм гайхамшигтай үйл явдлууд болж. За 11 жилийн дараа бол 6 жил шоронд байсан байна тийм ээ. Тэгэхээр чин үндсэндээ 11-ээс 6 нэмэхээр 17 20 жил тэгэл ер нь дандаа байнгын хяналтанд байсаар байгаа. 1982 онд сулдаг. Шоронгоос гараад 81 оны намар. 81 оны намар гэсэн. Нутаг заалтаар бас. Тэгэл гарч ирэл ерөөсөө нэг сар гарan болол тэгэл хөвсгөлийн баян зүр. 12 сард очиж ирсэн. Шоронгоос гараад дахиад хөвсгөлийн баян. Тийм. Угаасаа нөгөө шүүхэр тогтоохтой 6 жил шоронд тэгээ 3 жил нутаг заана гэсэн байсан байхгүй. Шоронгоос гацсны дараа шүү дээ. Тий. Өмнө нь бол нэгэсэндээ 9 жилээр тасалсан гэсэн үг байхгүй юу? Тэр ховийн үйлдвэрлэлээр хэлсэн. Ховийн үйлдвэрлэлээр хэлсэн дамын 8 хийсэн гэдэг тэр зүйл заалтаараа болох тэр 9 жилийн ял төлөвлөсөн гэсэн үг байна. Тэрний 6 жилийн шоронд биеэр идлээд 3 жилийн нутаг заагаад. Тэгэхээр одоо та хоёр маань урд нь нэвтрүүлэгт орсноос үлдсэн тэнд яриаггүй мартагдсан тийм одоо баримтуудыг яриачаа гэж өнөөдрийн энэ нэвтрүүлгэнд урьсан байгаа юм би. Би ч одоо нэг тодорхой юм яах юм алга. Яг гоо хөдөө орон нутагт очиод
одоо нутгийн хөдөөний ард түмэн гэдэг чинь ямар ч сайхан ч улсууд байсан. Цөмөрөө таталаас туслахыг л боддог. Ер нь хүн болгон дээр нь юу яахыг боддог. Гэхдээ бас ганц нэг яг бас тиймэрхүү санаатай улсууд байсан юм шиг байлээ. Даадгууртай байж мэднэ тий. Тий, даадгууртай хүн болоод яг өөрөө ерөөсөө айлын хамт айл болгосон хүн маань одоо даадгууртай хүн. Тэр чинь одоо тэгээд хонь хургамргоноос өксүүлээд одоо тончих юм зөндөө байж шүү дээ. Тэр хорог таньсан тэр ярьжсэн байхаа би. Ярьсан. Тий, ярьжсэн тий. Тиймэрхүү юмнууд байсан. Тэгээд одоо зуны дэлгэр цаг бол одоо хоньны бэлчээр ирж одоо хонь хургын энэ тэнд бие биенийхээ сахалт махалтынхаа хоньтой нийлэх барих явдлууд бас гарна шүү дээ. Тэгээд нэг удаа нэг манай нэг бүр 10 хурга 9 хурга лөө 10 хурга лөө алга болчихгүй юу? За. Сахалтад байсан нийлүүлсэн байсан хургал сахалтай хоньтой юу яагаад айлын хонь нийлэл тэгэл тасраад юу яатсан байдгүй. Тэгээ хургаа хайгаад олохгүй тэгээ бит хоёр нөгөө 3 дугуйттай болцсон байсан юм. Санд суманд байгаа. Тийм санд суманд. Тэгээ 3 дугуйтайгаа яваад нэг айлд очиод тэнд байж магадгүйгээд нэг тэр одоо хонь нийлж исэн барьж исэн тийм юм сонссон байлгүй те. Тэгээд очиод хотон дотор айлууд очиод ясна өрөөс айлын хурга морог хонь маань нийлж ирээгүй. Манай дээрээсөө тийм юм байхгүйгээд тэр айлынхан тэгээд байхгүй юу. Тэгээ хотон дотор нь ороод явж исэн. Манай өвгөн чи мал танихтай их мó. Хэр орхтой юм мал таних. Ерөөсөө мал зүслэе гэж ерөөсөө боддоггүй байсан юм шиг байна. Тэгээд намайг за чи мэддгээрээ энэ хотон дотор сайн яваад байгаарэ гээл тэгсэн. Тэгээд би чи хотон дотор нь яваад тэгсэн манай хоргонууд байна. За. Төсөөдөөсөө амтшгүй л ерөөсөө тэгээд эдэн хэдэн хорго ягаад энэ хоргонуудаа баргийн олоотглоо. За. Тэгээд хоргонууд манай хоргонууд төмөөрөө байж ин л гэлээ. За. Тэгсэн чинь л энэ өвгөн ороод за ямар ч байсан би хоёр хургаа олох шиг боллоо. Тэгээд нэг жоохон шидмэсний өвд жоохон юм өгөөт хургаа хэдэн хургаа ягаад холбоод аваатгая гэл. Тэгсэн айл тэгээд юм өглөө тэгээд одоо байх ёсгүй дээ энэ төр л гэж юм. Одоо хин гэдэг айл байсан одоо тэр айлаа санахгүй л байна л да. Тэгээд хэдэн хургнуудаа болоод толбочхоод байсан. Тэгсэн чинь за нөгөө айлын хүн улсуудынхаа бас хотон дотор ороод явцгааж л байсан. За ирээд хараад манай хурга одоо ийм л тэмдэгтэй хурга байгаа юм да гэх. Тэгсэн чинь хонь хургаа өвгөн ингэ сүүлээс өгч байгаа сүүлнийхээ нарьсан доогоор нөгөө төв шахчихдаг байсан байхгүй шипризэнд хийж байгаа. Тэгэхээр чи яг нэг юм харам шиг юм дээр арьсан дор. Тэмдэг тавьсан маш. Тий. Арьсан дор нууц доо. Тий, нууц тий. Тэгээд цөмөрөнгийн сүүлийн зөхиөл үзүүлэхдээ зэрэг цөмөрүүдийн тэмдэг. Тэгээд ямар ч үг байхгүй тэгээд ургаа олоод авчижсэн тиймэрхүү жишээнүүд. За том бол одоо баригдахааргүй энэ тэмдэггүй гэж бодож байсан. Тэмдэгэ нууц. Тий, нууц тэмдэгтэй тийм байсан. Тэгэл олоод авчижсэн. Тэмдэг гарч ирээг бол тэг гүрэн шүү дээ. Бас тэгээд тий. Манай ураг гэл гүрэн шүү дээ. Тий. Тиймэрхүү юмнууд байлаа мэрсээ тийм юм. Гэхдээ сайхан сэтгэлтэй улсууд их байсан. Би одоо тэр сайхан сэтгэлтэй улсуудаас ганц хоёр юм дурдъя гэж бодож байна л да. За. Манайх анх гочи одоо өвлжэн дээр очисон шүү дээ. Өвл. Тэгээд тэр яндангойтой одоо тэр суурийн ахлагч яндангойтой айл уучгаад тэгээд байсан. Тэгээд яг 2 3 хураг дарагдаж өгөөд тэгээд нэг нутгийн хөгшин ирээд нөгөө шууданд буц хийгээд болонд нь тавьдгийг гэж хэлсэнтэй би. Ярьсан байгаа тийм тэгээд өгөхөө болсон гэдэг. Тэгээд тэрнээс хойш чинь манай хонь ерөөсөө ихэрлдэггүй тэдний яндангой хоньоос ихэрлээд ганц нэг хонь ихэрлээд байдаг. Тэгээд нэг удаа нэг жоохон банд дөрүүдэг өссөн банд нь хонд явсан чинь манай нэг би орой нэг хургаа барьчихад хургынхаа гэрт хургаа барьчихад дуусаад нэг хургынхаа хаалгыг хаах гээд явж исэн чинь нэг хургалаагүй нэг сэгсгэр үстэй нэг тийм ир хон шиг тийм том биетэй хонь майдад гүгээд ирэхгүй гэрийн үдэн дээр. Тэгээд одоо энэ яагаад хургалаагүй хонь гүгээд ирж байгаа юм болоо гэж бодоод дэлэнгийн бариад үтсэн чинь учиргүй том дэлэнтэй болчих. Сүүлийн зөхөөд үтсэн чинь ноот юм байна. Хургалч. Тэгээд хургалч чичгээд хурга хаягдчихгээл ингээл гүгээд гэртээ ороод манай хадам эгч байжсэн тэгэхээр манай нэг том хар зэгсгэр харанууртай хонь халзаа хоньны хургыг хаягдсан байж тээ чи хургалцсан байна. Гээл орж ирсэн. Тэгээл өвгөн гарч ирэл нөө хоёр чинь хоёулаа гарч ирж үзэл нэрээ тийм байна гээл. Тэгээл нөгөө хоньны чинь хөтлөл нөгөө айлын хүүг дагуулаад харахгүй шүүн явлаа л да. Саруулал байсан л да. Тэгээд ямар маа шүүн олгоод дээ. Тэгээд жаад явж байгаа. Тэгээд нэг хонь чинь зайлууд аягаад ганцаараа хээр явж юунд явж хөтлөл явж байгаа юм. Тэгэж шүү.
Тэгээд буцаад ирсэн. Тэгээд олоогүй. Тэгээ маргааш нь хоёрхан айл юм чинь ээлж өнжөөл хонинд явдаг. Тэгээ манай тэр хадам эгч хонинд явдаг байсан юм. Тэгээд хониндоо яваад хашир хүн хониндоо явахын юу өглөө нэг хониа бэлчээхтэй тэр яндунгайх болохоор нэг бууцны доод талд гин байдаг байхгүй манайх бууцны дээд талд тэгээ нэг доод талд байдаг бай чинь баруун талд тэрийг цаашаа эзгүй штэ тэднийх тэгээл ихчил хониа мал наашаа цаашаа явж байхдаа яндунгай хоргоноос нэг ганц нэг үхвэд байгаа юм шиг байна хоргоны арьс гэрийнхээ бүсэн тавьчулсан байх юм гэл тэгдэг байсан Гэцмэцний үдэл бас яагаад үгүй үстэйгээл бид нар тийм яриад санаад ордогчгүй байсан. Тэгээд тэр өглөө маань хүн хониндоо явахдаа нөгөө яндунгай тэр хэдэн өхөртэй манайх бол өхөр тэр үед өхөр байгаагүй. Тэр өхрийнхээ юуга оя зилийг ингээд нэг татаад тэрнийхээ нэг бууцны хөлд зилээ татаад өхрөө тэнд хөвтүүлдэг. Тэгээд араар нөгөө хөрзөнгөөр жаахан хашаа надлаар нэгэд барьцсан байхгүй юу? Тэгээд өхөр нь тэр цаадны мөртөө тэр зилэндээ тоглоно яатай байдаг. Тэгсэн чинь нөгөө хургаа голсон хойныг тэндээ уйж байгаа л хургын ахуулдаг байсан юм байна л да. Тэгээ өглөө эгчийг хойноо бэлчээхэд нэг цусаг хойно хургаа голсон болтой тэр уяад хоцорчихсан. Тэгээ хөлнөөс нэг томоо хурга том хоньны хурга баймар томоо хурга уяатай байсан гинэ. Тэгээд игч бодож ирсэн гин энэ яахан цусаг хойны их том хурга гаргасан юм. Тэгээл бодож иж гин л дээ. Тэгэж бодож байгаа. Тэгээд нөө хашир хүн чинь хонио хариулаад гээр явж исэн чинь яндунгай нэг хонь хургалж гинэ нэг. Бас л нэг цусаг хонь хургалсан юм байх. Тэгсэн чинь бас яг тэр манай тэр одоо нэг хуцны л хүүхдүүд л гарч байгаа юм байна л да. Тэгэл л дээ. Тэгээ манай нөгөө хонь та дөстэй тийм шилэн көзүүл дээр хартай юм хоёр нүүруу хартай тийм халзан хонь. Тиймэрхүү хураг гарч гинэ. Тэгсэн чи нөгөө манай нөгөө хурган байхгүй болсон хонь чинь гүйд ирээд долоогод унсан гинэ. Оо юугаа таньж. Тий тэгээд тэр зүсэн ойр болохоор тэгсэн юм уу хөөрэ хургаа олж аваагүй дэ хөрхөд тэгсэн юм уу гүйд ирээд тэгэл манай хүн дотор нь нэрээс яа харахгүй тэр зэлний тэнд уяатай байсан тэр том хураг чинь манай энэ хоньны хураг юм байна. Эдний зусагны хурга байхгүй болсон юм байна. Тэгээд оронд нь манай хургийг ахгуулж байгаа юм байна. Тэгээд бодчихгүй юу да. Тэгээд ороо за хүүхдүүд минь нэг л бишил байна даа. Яндонгойх нэг л бишил байна даа. Яа харахгүй манай хоньны хурга одоо тэр том хоньны хурга үдэ хоньны хурга яа харахгүй юм байна. Тэгээ уяатай байсан том хурга байсан. Тэгээд жижиг зусагнаас гарахааргүй том хурга байсан гэл. Тэгээд яг хөө тэгэл өнгөрлөө. Тэгээд тийм юм ярьж хөөрсөн ч үдэд нэртэй. Тэгээд би чиний орой болгоо ингээл хургаа барьчихад тэгээд хотон дотроо яваад байдаг байхгүй юу? Тэр хоньнуудаа ажиглаад хотон дотроо яваад байдаг. Тэгсэн чи манай нэг хар хонь хургалах нэ. Хөвтөж босоод байна. Тэгээд ойрхон тэрийгээ эргээл хотон дотроо ингээл эргээл яваад байсан. Тэгжсэн чинь дүллээ. Дүлээд яасан чинь нэг хураг гараатглаа. Тэгээд босхгүй хөвтөд байна. Хурган босч хургаад олоохгүй байна. Тэгсэн чи яндунгай угаа бас хотон дотор яваад байгаа. Тойроод яваад байгаа. Тэгээд тэгсэн чинь нэг хургаа боож аваад тэгээд байжсэн чинь дахиад нэг хоёр дүлээл гисэн чинь дахиад нэг хураг гараад ир. Ихэр хураг гарчлаа. За тэгээд би чинь нөгөө нэг соёлын давталгаа гэдэг чинь нэг цүнхтэй юм эндээ зүүгээл хушуу амын харцдаг хүйсийг хайчилж боож авдаг энэ төр тийм байлаа шүү дээ. Тэр бас. Яодтай одоо тэгээд нөгөө альчуур малчуу хушуугийн харцдаг альчууртай гэцэр нэг гэж яадаг тийм элгэвчтэй энэ төр бэлэн ингээд тэр уутандаа хийгээд зүүгээд явж идэг. Тийм байсан. Тэгээд нэг хүйгийг боогоод боож авчихад хушуу амын харччихад нөө хончин ч өндөөж ирээд хоёр хургаад олоолоо. Тэгсэн чинь нөгөө мегмар гэдэг байсан юм дугаагаа хүрээд ирлээ над дээр. Бүрэн зэрэглээ танаа хар хойны эхэлчихжээ гээл тэгж байна. Тийм байна өө мегмаргүй манай хойны эхэлдэм байш үү гээл тэгчлээ. Өөрчим хэлсэнгүү. Бич баярлал нөө эхэлчихээр баярлал. Тэгээд гүйж орж ирээд нөгөө хоёртаа хэлээд манай хар хойны гээд эхэлчихлээ гээл тэгсэн чинь бөө баяр. За тэгвэл игчил тэгж байна. Хаяа ихрийн өрөөснөө тоншуулаад байгаа байсан юм байна да тэгээд тэгж байна. Тэгээд яг хөө тэр жилдээ тэгээд хонь болоод төллөл дуусаад намар нөгөө хурга мурга боожуулаад яхад нэгдэлтэй тушаад юм л да. Тэгсэн чи манай энэхний хотонд нэг ямар өвчин байсан одоо тэр яг өвчний нэрийг нэг мэдээгүй юм алан юмч
нэг тодорхой тийм өвчин гэж хэдээгүй. Хураг зүгээр ингээд хар хурдаараа гээд авчижсэн гинтхэн үсрээд нэг хураг өгчтэй байна. Томоо одоо нилээ том болж өвсөнд орж байгаа хураг. Тэгсэн чинь одоо яагаад ингээд зүгээр ингээд байж байгаа гинт яг хайтар хурдаараа хараагаад ингээд тэгэл өнгөрөөл тэгэл өгчөж байгаа байхгүй. Тэгсэн чинь дахиад нэг хураг тэгэл гүгэл яасан чинь унаал тэгээд арай өгсөнгүү шиг энэ таталдал ингээд хөлөөрн ингээд таталдал ингээд тэгэл байлаа. Тэгэл тэр хургаач одоо яадаг ч юм. Дэмэл манайхыг нэ хөдөө явхад манайх чинь нэг өрмөний мэблтэй байсан. Тэр мэблээ хөдөө аж ахуйн дээд сургуулийн нэг багш даваа гэд нэг хүн тэднийг худалдаж авсан. За. Тэгээ тэр нэг малын эмч хүн байсан болохоор тэр хүн нэг жижиг юм чумдаанаар дүүрэн одоо чипризм, одоо тэгэл стрептомицин, пенициллин, одоо тэгэл нөгөө биомицин энтер гээд батлазол мол баахан тим юм хийж өгсөн байсан байхгүй юу? Одоо юм мэддэг сүрхий хүн байсан байгаа юм тийм. Тэгээд нөө хургандаа чинь би чинь одоо пенициллин, стрептомицин тариад байлөө. За. Арай өгөхгүй л байгаад байсан. Тэгээд тэгээ овоолоод тэр чинь тэгээ хэтрэн дээр нэг толгой нэг юм ингээ санжганаад нэг юм ингээ толгоогоо энд тэгээ тэр үхэндээ ингээд байдаг. Тэгээд хатгаагаараа л байж байгаа. Хоёр талаар нээлжиж хэвтүүлээл. Тэгээд эрүүн дор нь одоо нарийн өвс төвж ирээд ногоо цохоогаагүй байсан. За. Нарийн өвс төвж ирээд ингээд эрүүн дор нь тавихтай зэрэг тэгээд ингэж яагаад нэг юм идээд байна нөгөө тгийг. Тэгээд ингээд нэг юм ус уулгаад идүүлээд. Эхийгээ хөхөж чадахгүй шахуу. Тэгээд хоёр хүн нэг нь чэйжнээс нэг нь бөкснөөс нь түшиж жагаад нэг нь зогсоож жагаад ихийн жаахан хөхүүлдэг. Тэгээд данжганаад бөксөнд ингээд санжган жагаад тэгээд бөкс нь бүр мдээгүй болцсон. Чаас. Тийм байлээ. Тэгээд чэйжин жаахан өндөлзөө. Тэгсээр байгаад ногоо цухаагаад ногоо гараад ирэхдээ зэрэг ногоо төвж эрүүн дорн тавьж өгөөл услаад. Тэгээд нөө стрептомицин, пенициллин хоёроо тариад байлаа. За. Өөр одоо надад мэдчих чадах юм алга мармал юмч биш. Тэгээд мадаа юмч ирээд үзэж өрөөд одоо тэр яг нэг онц тогтоосон ч байхгүй. Тэгээд өвхөл мөхөлж гайгүй болсон. Тэгэж байсараа нөгөө хурагчийн бүр 100 болоод тэгээд гимчээжээ өндөл гэж яагаад нэг юм ингээ санжганаад нэг чинь нэг усаа ямар ч өсөө өөрөө ингээ жижиг сав атгаа савнд ус хийгээд уучдаг. Өвс мөсөө идчихдэг тийм болоо. Тэгээд биеийн томроод байдаг нэ. Гэтрийн дагаа болохоор сайхан таргалаад нөгөө сүүл суугаад. Тийм бай. Тэгсээр ягаад намар болохын өмнөх шиг нилээ одоо 8 сарын үед нөгөөт чинь босхол юм аа чэйж нь бүр нилээ өндийгээд. Тэгээ ингээ бөкснөөс нь ингээд өрхтөө зэрэг бөксөө ингээ хайлаад ингээд нэг юм санжганаад хөдлөө. Тэгээд араас нь ингээ бөкснөөс нь ингээ тэгээ дэмжээд ингээ жаахан явуулаад. Тэгээд ирсэн чи явдаг болоод. Тэгсээр байгаа сүлд нь тэгээ бүр явдаг болчиход. Тэгээ бүр таргалаа сайхан болоод. Тэгээ 9 сард нөгөө хураг малаа тушаад юм чинь. Тэгээ 9 сар болоод хургаа тушаах болсон чи бүр ирүүл болоод явцсан байхгүй юу? Тэгэж нэг малаа босгож ялаа. Тэгээд тэр одоо ямар чухам яг ямар өвчин байсан юм мэдэхгүй. Нэг онш монш тогтоосон ч юм байхгүй тэгээд. Тэр ёндонгой одоо ихэр хурганы нэгийн ч юм уу жоохон тонших талын хүн байж тэр өөрөө хувь хүн тийм тоншоо маягийн хүн байв уу? Эсвэл одоо энэ лохоз гэдэг хүн нaan ч байгаа. Тэр мал хойноос нь цаанаас даалгавартай байсан сэжин байсан уу? Ерөөсөө даалгавартай байсан юм байлээ тийм. Сүүлд л яаж байгаа даалгавартай байсан хүн юм байлээ. Тэр чинь намын гişүү байсан хүн. Тийм байна. Тийм. Тэгээд яг ямар нэгэн хайгаал байдаг байхгүй юу? Тийм байна. Яг хайгаал тэгээд одоо бид нэг юмгүй сайхан байгаад байхдаа зэрэг яач чадахгүй тэгэл. Хураг гэснээс хурганы арьсны тухай бид нар яриаг үлдээсэн байна л дээ. Би харахнаа одоо цалингаа авах гэж та хоёр. 17 төгрөг 50 мөнгө авчаа. 1700 төгрөгийн цалинтай байсан хүн. Ёстой нөгөө Чойномын хинтгээр даян дээр хий өндөрс 70 евроор унаг хичээл юм болсон байна. Тэгээ лог узгах гоё ярьсан байгаа байхгүй. 1700 төгрөгийг зөв яадаг байсныг би мэддэггүй байсан. Тэгэхээр 17 төгрөг 50 мөнгө авангуут ичүүлээ. За миний санджаагаар 10 хил шарвата 2 дугаар гурил хагас дугуй уламтай цай талыг тэгээ пүнти ятан цаана 5 төгрөгөн 2 гөгшнийхөө им зориулна гэдэг ингээд тооцоо гаргасан байна л да. Тэгээ би тэндээс аванхайлаад би бодохгүй юу. Манерийн одоо онк гэрсэн энэ өмчийн өмчгүүл явахгүй юм шүү гэдгийг л лох хозгон 11 жилийн цөлгийн амьдрал харуулах гэж. Тэгээд өмчөө яаж аривдуулдгийг лох хозгоо харуулж тэр чинь том бизнес яваад байсан байхгүй. Тэгээд хурганы арьс сумын төв ороод
танай хүү нөгөө сургууль байхад нь айлд байлгаад цагаан эдэмэд аваач өчгөөд. Дотор байранд байсан. За тэгээд хурганы хайр авчаа. За тийм. Айлаас авсан юм байна. За тэр талаар нэг яриач талхах сулгуйлах өнгөлөх гэсэн 3 дамжилгаар илддэг. Тэгээд эхнэр маань сайхан дэвтэйгээд ингэсэн гээд тэгээ хурганы хайрсыг бол нэлээд хурганы хайрсаар нэлээд хөлжөөл авсан байгаа. Нэг. За тэр талаар нэг яриач. Дараа нь бол 3 дугуйтай хэдийд нь авба нөгөө тэмээтэй явж байсан 3 дугуйтаар хэдхэн цаг юм уу яваад авахад очиод ажил илүү хөнгөжүүлэгдэн шүү дээ, тийм ээ. Тэр хоёрыг нэг яриач. Тэр хурганы арьс марс яахын өмнө тэр тэднийтэй яндунгаатай айл уучгаа тэгээд нэг сар гарan босноо мэдгүй яг тэр хугацаанд байсан чинь нэг манай дээрх улсуулчууд айгаал улсуудын хил амнаас айгаал шүнэл ганц нэг хүн ирдэг байсан байхгүй. Тэгээ өдөрч харахгүй болсон хойно нэг хүн ирдээ. Ирээл тэгэл өвгөнтэй ярьж хөрөөл тэгэл нэрээ тэр одоо урт талын сумын хүн байсан шиг одоо сум мама ярьж лээс одоо марчиж дасцээ үг гэд миний нэрийг дасцээ үг гэдгээ. Гэт нэг богцтой юм барьж орж ирсэн байхгүй юу манайд. За. Харахгүйсэн. Тэгээ богцтой юм орж ирээ. Тэгээ цай маа амсчаад минь тусаа мэдчихгээд тэгээд богцоо уудлаад нэг юм том дугуй хөлдөөсөн сүү богцноосоо нэг хоньны гуй хоёр гаргаж ирж өгөөд. Одоо ингээд ядарч үдэрч явж байгаа усууд ах トゥ амраг садан байх биш. Жохон ч гэсэн юм бас яах вэ? Гэт яалаа гэд ингээд үгүй юу? Тэгээд өгөө тэгээ хоёр чинь бааха ярьж хөөрч би ч яг орж гараад ингээд ярьж хөөрч сууж яснаа. Тэгээ чамаагийн чинь нэг орлоо тэмээгээр л хонио хариулдаг гэж дууллаа хөө гарахынхаа үед. Тэгээд бас яах вэ нэг арай нэг хөлний хөнгөн байх болов гэж одоо би нэг хоньны морь авчираад уян дээр чи уйчихлаа шүү. Ямар сайх. Тэргээр хонио хариулж байгаараа номхон юм оо номхон юм. Зайлуул нэг хөгшин арайч нэг хөгшин биш юм аа гэм. Тийм морь авчираад уйчихлаа шүү гоо гэд. Тэгээ хоёулаа хамт гараад нэг хоёр чинь. Тэгээ хамт гараад очсон чинь сайхан бүдүүн хээр морь авчираад уйчих. Номхон морь шүү айлт байхгүй хүүхэд унсан ч болно. Гэт. Тэгээд бөө баяр болоо тэгээд нөгөө хүн чи тэгээ яваад гисэн. Тэгээд өвгөн орж ирээд ингээд морь авчираад өгсөн байж тэгээд бид нэг цөмөөрө гарч үзээл барайл ингээд. Одоо баярлал. Тэгээд энэ морио унаад одоо нөгөө чинь орлоо тэмээ унаад нэг айл гисэд байх ч одоо хайшаа явган хамаагүй ойрын айл явган чамаагүй хоньныхоо ээлжинд хоньндоо явчихал ороо эрэхтэй хонио хот руугаа төхүүлчихгээл тэгээд айл гисэд явчихдаг байсан байхгүй юу? Амьдрал заалах гэж. Тэгээд айлаар очихдоо ямар айлаар очих вэ гэдэг зэрэг дандаа л одоо нэг нас тогтсон томоотой тийм ахмад улсууд ийм эрэхтэй тийм одоо гэр бүлэрээ бүтэн тийм улсуудаар очиж амьдрал заалгаж ярьдаг. Тэгээд нэг айлд одоо мартай болчоод нөө чи бүр арай алсхан айлаар очиод явдаг болоод. Тэгээ хоёроос одоо үндсэн онны ээлжгүй өдрөө бол ерөөсөө тэр морио унаад ингээд айл гисэд явчихдаг. Тэгдэг байлаа л да. Тэгээд амьдрал залгаал. Тэгээд нэг яваад нэг айлд очиод одоо тэр хүний нэр мэрийг мэддэг л өсөө одоо мартсан байна. Тэгээд одоо яаж амьдарч яана нэ тэрийг л нэг улсууд нутгийн улсууд асуудаг. Тэгээд амьдрахад хэцүү байна. Одоо тийм хөдөлмөрийн өдрийн хөлсгээ тийм цайлан авлаа энэ тэргээл яриа. За хүмүүс одоо хөдөлмөрийн нэгдлийн маллаад хөдөлмөрийн хөлсөөр амьдран ч гэж байхгүй дээ. Тэгээд одоо хэдэн ам бүлүүгээл ингээ 6 ам бүлэгээл яриад ингээл яасан чинь тэгэж амьдран ч гэж байхгүй. Ямар нэг юмар гарын үзүүрээр нэг юм хийж амьдрахгүй бол хэцүү шүү дээ. Хөдөөний амьдралч бас хэцүү шүү өмнө л гэж нэг нэ. Тэгээ одоо яаж амьдрах вэ? Би одоо юу үзэг цааснаас өөр юм барьж үзээгөө хүн шүү дээ. Одоо яах вэ? Та амьдрал зааж өгөөч л гэж юм. Тэгсэн чинь гарын үзүүрээр л юм хийдэ хүн. Би ч нэг хийгээгүйдээд байх юм байхгүй. Эмээлийн гүлгэл оролддог хүнтэй л гэж нэг юм. Та тэрийг надад заагаад өгөөч л гэж гэнэ. Тэгсэн чи юуны өмнө хамгийн хямд одоо хамгийн хурдан бүтдгээр би чамд нэг нөгөө эрмээ нэг гүлэм хийж өгөх аргыг заагаад өгөх хэлээ гэж нэг нэ. За тэгэл нөгөө чин гаргаж нөгөө хийсэн гүлэм энтрээ гаргаа эрмээ энтрээ гаргаж ирээд үзүүлээл нэг ингэж гүлэмний югаар ингэж зураад ингэж ягаа тэгээ энэ эрзэнийг ингэж хуулж аваад тэгээд одоо будаг шунх байвал сайхан ингэж нэг угуулц маягтай ингэж будаж шунхтаад тэгээд гүлэм хийгээл тэгэл одоо яг хавдаг хамтгал зарна. Сайхан гүлэн болчдөг юм да. Хөдөөний ард юм юм хавар болохоор их дуртай авд юм аа л гэж нэг. За. Тэгээд цааш нь одоо яах вэ? Одоо өшөө цаашаа би ямар юм сурах уу гэсэн чинь одоо булгаар одоо тэгээд цаашаа сураад ирсэн хойно юу хийх хэвдээ хүмүүс. Юуны өмнө булгаараар гүлэм хийж сурахгүй юу л гэж нэг. Та одоо таниар дарга заалгая одоо өөр надад одоо хүн таних биш хинээ заалах уу гэсэн чинь тэр болдгоо яах вэ? Тэгээд нөө чи өөрөө багаж магаж юм хүмүүс гаргаж ирээл.
Тэгээд энэ угуулзаа идэг л одоо шивүүр мэвүүр одоо утас шүрмэс одоо юу байдیں тийм юмнуудаа юуг зааж өгвөл тэгэл угуулцны хивнүүд өгсөн байгаа тэр хүн. Тэгээ угуулцны хийв өгөө. За юуны өмнө ингээд анх эхлээд ингээд энэ зүгээр хол зайтай ингээд угуулцнууд ингээд хийдэг тийм гүлэм хийгээд үзээрэй. Тэгээ дараа нь чамд жирмэн угуулцтай гүлмний юу зааж өгнө л. Гэсэн байлээ. Тэгэл нөгөө чинь тийм угуулц бөөн баяр лирэхгүй юу. Тэгээд тэр Эрменийн гүлэм хот руу тэгээд нөгөө жолооч нарын хийрдэг болцсон манайхаар. Нөгөө жолооч нартаа тэр Эрмен захиад тэгээд дор нь олоод ирдیں тэд нар чинь. Тэгээд нөгөө гүлмөө чинь тэгээ хийгээд тэгээд тийм хаймрын гүлэм хэдийн нэлээ хэдий хийсэн бах уу. Тэгээд улсуудад тэд нэр чинь хямдхан зараал. Тэгээ сүүлд нь булгаараар гүлэм хийх юм болоод нөгөө өвгнөрөө заалгаж тэр юм энэ авчираад тэгээд жолооч нарт булгаар Монгол дотоодын булгаар захиад. Тэгээд булгаар давхарлаж ягаад тэгээд гүлэм оёод. Тэгээ яг хөө угуулцтай гүлэм ойсол да угуулзаар нь ягаад тэгэл угуулзын хайчлаад хийгээл би угуулзын оёод. Тэгээд оёдоо яг 2-3 тийм яхан эхнийх нэг хоёр яхан болигтуул болсон. Тэгтээ дуусууд авчдیں таарсан үнээр нь авчдیں хөдөөнийх нь жим аваар хөрх юм. Тэгээд сүүлдээ ерөөсөө тэр гүлмөө давхар булгаараар гүлэм хийгээл айгуу сайхан гүлэм хийдэг болоод тэгээд жирмэн угуулцтай бүтэн угуулцтай гүлэм хийгээл. Тэгээд сүүлд нь одоо тэгээд нэг айл гисэл яваад тэгээд яхаар чинь гэрийн дэзэн байхгүй байлээ ч айлын авгаан нарт очиод нөгөө чинь хөөйгөө хаваагүй ярьдаг хүн чи яриад одоо ингэж амьдарч янмар чинь ингээл ярихтай зэрэг. Үгүй ээ манай авдранд нэг юм байгаад байдیں бид нар яаж одоо нэг юм болгож одоо яхаа мэдэхгүй авдранд хадгалаад байгаад байдаг гэд нөгөө нанжихаа гүлэм авдарнаасаа гаргаад ирж чинь гэж байгаа. Ямар ч угуулз зүгээр шинээрээ шир байна шүү дээ. Тийм шир. Тэгэл энэний чи одоо зохих хүнээр нь авч болох уу гэхдээ болдгоо яг бид нар энийг чи хэрэгжилж чадахгүй юу хийгээд чадахгүй авдрын мохортол ингэж байж идэм байл. Тэгээд хэд тийм нажгахаа гүлэм ногоон шарын тэр тийм гүлэмнүүд хөдөлж авсан шүү дээ. Гүлмөр бол цулаасан байл шүү дээ тийм ээ. Тийм гүлмөр бол цулаасан гүлэм 2 оруулаад дараа нь жилийн 40 мянган төгрөг олдог гэсэн мэлээ тийм ээ. Тэгээ хурганы арьс хийхэд бол юу яасан юм? Сумын төв дээр одоо ноос босоод тушаах гэж очсон уу яасан тэгээд тийм ажилдаа очиод тэгээд энэ цахиргаан дээгүүрэн дээр орчхоо тэгээд явж исэн чинь нэгдлийн одоо нэг хариуцлагатай хүний арай нэгдлийн дарга биш юм. Тэр үед тийм байх нэг тийм яг тийм нэгтлэнгийн яваа. Таардаад хөө та минь тусаа мэдээд нөө чинь та манайд орж цаа уугаад яваач гэсэн гэ. Тэгээ гэрт нь ороод нөгөө тэгсэн чинь цай чанж өгөөд тэгээ шүл хийж өгч гинэ хар шүл хийж өгөөд тэгсэн чинь нэг хурган дотор дээлийн хурган дотор ойж ийн гинэ тэр айлын хүүхэн. Тэгээд хурган дотор игинж байгаа мó гэдгсэн чинь тийм ээ хурган дотор игинсэн чинь бас яахан дутаад болдгоо ижил өс ноостой арьс нь бас яахан дутаад ижил юутай өс ноостой юу олдож өгөхгүй таарах юм олдож өгөхгүй байна өө. Тэгээд имклүүлээд ингээд ойж суугаа юм гээл тэгж гинэ. Тэгсэн чинь танаа энэ хурганы арьс түүхийн одоо элдээгөө хурганы улаан арьс ямар үнэтэй байдгийг гэсэн чинь улаан арьс 5 төгрөгийн үнэтэй байдгийг лээ гэдэг чинь. Тэр улаан арьс одоо энэ нэгдэлтийн байгаа болоо гэсэн чинь байлгүй яг эсгэлааданд дүүрэн хураалттай байгаа л гэж байна гин. Тийм. Тэгээд элдсэн хурганы арьс ямар үнэтэй байдгийг гэсэн чинь 15 төгрөг байдгийг байна л гэж байна. Ийм өсөн нийсэн хурганы арьс болоод элдээдэг үл авахул гэсэн чинь авалгүй яах вэ гэж байна гинэ. Мэдэгвэл би энэ ганц 2 хурганы арьс элдэж ирээд өгөөч тэгвэл авахул гэсэн чинь аван л гэж байна гин. Тэгээд нэгдлийн тэр яруудаар очиод улаан хурганыхаа арьснаас нэг 3 арьс өгөөч гэж гинэ. Тэгсэн чи нэг хурганы арьс гэж 3 эхлээд 3-ыг авсан. Нэгийг авсан. Нэг байна тийм. Нөөцний 5 төгрөг. Тийм өөртөө байсан 5 төгрөгөөр нэг арьс аваад. Тэгээд ирээл тэгээ яг хөө тэр манай хатам эгч чинь бас өөрөө их ажилласан бас сөрхийг хүлэлтэй. Тэгээд ярга маргын зааж өгөөл тэгээд шөнтөө тэгэл илдэчихгүй тэр чинь. Оройдол үдс сууж байгаа л илдэ. Тэгээд илдчихгээд тэгээ маргааш нь чөлөө дахиад сумын төв ороод дахиад хэдэн арьс болж ирээд. Нөгөө хурганы арьсаа 15-аар өгөө тий 5-аар хөдөлж аваад 15-аар. Тэгээ 15-аар нөгөө авгаад хүүхэнд ч аваачаад өгсөн чи өө ястаа сайхан арьс байна. Та дахиад ийм хурган арьс үлдэж өгөөч тэгээд.
тэгсэн гэлээ. Тэгээд дахиад 3 хил аваа. Тий, тэгээд идэж аваачиж өгөөл. Тэгээд сүүлд нь одоо өхөр мал худалдаж аваад тэгээ манайх чи ерөөсөө ойрын хугацаанд, богинохоо хугацаанд 15 үнээс аадаг болцсон шүү дээ. Тэгсэн гэж байна. 15 үнээс аадаг болцсон. Тэгээд хойдон жилээс нэгдлээс эхэлж гүүвэрэл тэгээд сүүлд нь өөрөө бас одоо малтай болол. Тэгээд 15 гүүс аана, 15 үнээс аана. Тэгээд одоо тэр өөрөө ч одоо тэгээд одны хонтой болсон төгч бас байгаа. Тэгээд тэр очсон өвгөн тэгээд айлуудаар явж хахаар үгүй одоо ингээд тусламаар байна, юу авах вэ? Одоо ингээд юу чгүй ирсэн гэд дуулсан та нарыг юу авмаар байна энэ тэргээл асууд юм байна л да хөдөөнийхэн ч айгүй сайхан хөрх юм. Тэгээд юм үгүй гэж бодож байгаа бол нэг намар нэг охин хоргоогоорэй л гээд яваад байсан байгаа. Тэгээд 20 айл очиод 20 айл охин хорго өгөхөр болсон. Тэгээ намар одоо нэгдэлд хорго тушаахын өмнөхөн чинь айлууд чинь том болсон хорго авчирж өгч байгаа байхгүй юу? Дүүрхэн дүүрэл одоо тэгээд авчираад өгөө. За 20 урагтай болсноор төр өнөөдрийнхаа яриг төр завсарлаа тий. За тэгээ. Тий, тэгээд дараа нь үргэлжлүүлээ гэж бодлоо. Би чинь нэг л баацчих юм бодсон чинь дахиад их өргөн ярих юм байна. Тэгээд баярлалаа. За өнөөдрийн бидний яриа энэ хүрээд төрж яргаж байна.